Сайн уу зөх юм байна. Тэгэхээр өнөөдөр миний drugstore-оос авсан юмнуудыг хараад онгойлгоод тэдгээрийн талаар ярилцгаая. Энэ болохоор миний 100 yen-ы дэлгүүрээс авсан юу гэдэг лээ? Цаасны хотоо байна. Энийгээрээ хайрцаг савтай юм онгойлгохдоо ашиглая гэж бодож авсан. Энэ ундааг бас авсан. Тэгээ уугаад дуусгацсан байна лээ. Үгүй ууцъя. Энэ уудтай юм болохоор би худалдаж аваагүй. Бэлэг ажилдаа яг энэ өдөр ингээ ажил дээр очисон чинь надаа ийм цэнхэр уудтай бэлэг өгж гин. Тэгснэ хажуудлын ихчдээс өгж гин. Тэгэл харсан чи хүмүүс бүгдээрэн дээр нь ширээн дээр нь ингээл цэнхэр уудтай бэлэгнүүд байна. Тэгэл хүүшин яана би ч одоо энэ ажилд орол удаагүй яасан гэж бэлэг авч байгаа юм болоо. Тэгээ нөгөө өгж байгаа ахыхаа нэрийг ч санахгүй заяа. Тэгсэн чи араа нөгөө White Day гэд байдаг шүү дээ. Тэрний бэлэг гэх юм уу? Валентинаар эмэгтэй нэрэгтэйдээ шоколад өгөөд тэгээд White Day-ээр 3 сарын 14-нд эрэгтэй нь эмэгтэйдээ шоколад өгдөг нэг тийм юм байдаг шүү дээ. Тэгсэн чинь би нөгөө Валентинаар нь ч тийм шоколад өгөөгүй. Гэтэ White Day-ээр би шоколад авцсан. Тий, авчиж байгаа хгүй. Тэгээд тэр нь ингээд тий. Яна би юм шоколад авч болох юм уу гэсэн нэг за тийм ойлгож байгаа үстэй тий. Гэтэ ингээд талархаад тийм авсан. Валентинаар угаасаа би энэ ажилд байгаагүй юм чи. Одоо яах вэ? Тэгээд дотроос нь ийм 3 ширхэгтэй ийм шар уудтай шоколад гарч ирсэн. Мэдээж шоколад гэдэг нь бол мэдчихлээсэн ч гэсэн ямар хуу дүрстэй хэлбэртэй шоколад гарч ирэх юм болоо гэдэг нь сонирхол татаж байсан. Тэгээд ийм л цэцэрэт юм байна. Та нарт харуулж байгаачлан. Тэгээд яг шоколад биш юу гэдэг л юм мэдгүй мартчих нэг юм шарж гнаад хөөсөнцөр шиг тийм шоколад байсан. Тийм ээ. За одоо яг худалдаж авсан юмнуудаа харцгаая. Далан энэ болохоор хадалабогийн чигшүүлэгч ус тийм ээ. Арсыг чигшүүлнэ. Тэгээд яг ингэж төрхөн л гэж хэлээд байгаа шиг байна. Тийм ээ. Тийм. Өмнө нь яг энэ цагааныг нь бол ашиглаж үзээгүй. Цэнгэрийг нь ашиглаж исэн. Тэгээ энэ шар нь болохоор бас сайн чигшүүлдэг. Чигшүүлэгч усны хаараас түрхдэг чигшүүлэгч тос гэх юм уу те. Тэр нь. Тэгээд ягаад ч ингэж хольж сольж төрхмөр санагдаад авцсан. Цагааныхаа чигшүүлэгч тосыг нь авахгүйгээр шарын чигшүүлэгч тосыг авсан гэсэн үг юм одоо тий. Тий. За энэ болохоор Johnson's Baby Oil хүүхдийн тасгаас авсан яг ийм тий тос шиг тос надад хэрэгтэй. Ягаад тэгээд манай гэртээ ойрхон байдаг drugstore-т энэ тосноос өөр тос байдгүй. Тэгээд нөгөө биеэ ингээд чигшүүлдэг тийм цагаан тос гэх юм уу. Цагаан тосоор тослохоо дараа энэ ойлоо төрхөнгүүд сайхан чигшлийг нь дөгжиж байгаа юм шиг санагддаг аа. Гэтэ баг бахта энэ тосыг ашигладаг байхад нэг тийм зүгийн балчлуу тийм үнэр гой үнэртэйсэн чи энэ тосноос нь яагаад чи нэх үнэр үнэртэйгүй лээ. Яагаад юм бол тоо. Дараагийнх нь болохоор эмэгтэй хүний эмзэг сайхан хөөрхөн тэр эрхтнийг уугааж өгдөг саваа авсан. Яг энэ бүтээгдэхүүнийг бол анхудаа хэрэгжилж үзэж байна. Тий. Энийг туршиж үзэж байгаа. Энэ юу вэ? За энэ ягаан болохоор нөгөө нэг сормоос дэрвэлгэгч. Өөртөө байгаа сормоос дэрвэлгэгч би бараг 5 жил ашиглаж боо. Нөгөө нэг юм төмрөн ингээ 2 уруугаа хийж байгаа тавьчихдаг тийм сормоос дэрвэлгэгч байдаг шүү дээ. Тэр. Тэгээ энэ болохоор юм пиавран дажгүй байгаасаа гэж найдаад ах шиг байна. Гэхдээ дажгүй байсан. Хэрэгжилж үзсэн. Уруул хүрээлэгч медиа гэдэг брендийнх. Тэгээд ягаан өнгөтэй хөнгөн авч явахад авсаархан 3 төрлийн өнгө байсан. Тэгээд тэр дотроос энэ ягаан өнгө нь илүү зохих юм шиг санагдаад тэгээд авсан. Тэгээ авснаасаа хойш ашигласан, таалагдсан. Надад бол гоёсэн. Тогтцсон ч гэсэн гайгүй, дажгүй. Уусаа тэгээд хэр удаан тогтох хэрэгтэй байдгийг ч бас би мэдэхгүй л байна л та. Тий, болж илээ. Үнийн хувьд ч гэсэн дажгүй ер нь тэгэл хаа сайгүй зарагддаг болохоор хаан ч усаа авч болох юм болов гэх юм болов юу гэх юм бол доо. За тийм байна. Тэгээд дажгүй харагдаж байгаа сте. За энэ ягаан савтай харанда байна. Нүдний харанда eyeliner гэх юм уу, нүдний харанда гэх юм уу. Айлын чалгаагүй юм уу. Ингээд онгойлгохдоо нэг хуруугаа ингээд татчихвал гоё гараад ирд юм блэ. Би олсон юм ямиг савнаас нь гаргах арга ухаан. Тэгээ яадаг нэртэй, юу гэдэг нэртэй брэнд хэлээ мэдгүй. Өөртөө харж байгаагүй юм лээ. Тэгээд зүгээр нөгөө нэг туршиж болдог
тестер илүү. Тэр харин тестер илүү гэнэ. Тестер харандаг нь аваад бодож үзсэн. Гарн дээрээ. Тэгсэн чинь маш сайн гардаг. Тэгээд яг eyeliner чинь ингээд нэг юм заримдаа ингээ гарахаа болж мэлээд байдаг шүү дээ. Энэ болохоор тийм биш ингээд гой гардаг. Тэгээд яг сайн хар өнгөөрөө сайн гардаг. Тэгээд юм бас жоохон бүдгэрүүлээ гэвэл энэ багсаар нь ингээд бүдгэрүүлчих бас болохоор юм шиг тийг санагдаа. Тэгээд за туршчихъя гэж бодсон. Үнэн ч гэсэн боломж юмсан. Дараагийн бүтээгдэхүүн бол улбар шар биш. Чирнэлийн яга өнгөтэй спонж байна. Нэг усанд норгоод бомбодог шүү дээ. Тэгээ сүүлийн үеүүдэд ерөөсөө спонж хэрэглээгүй мэл тэгээд ашиглая гэж бодлоо. Өөрчдөө юу гэж тайлбарлах вэ? Тэ. Фаундейшн төрхөх спонж байхгүй. Тэ. Нэгэн туршилтын нүүр бодолтондоо зориулж энэ химис ормосын хөдөлтөн авсан байгаа. Тэгээд ашиглаад үзсэн. Цав нь бол юугаа ер нь сайн алт юм бэл. Тэ. Ингээд тормолцноо л гэдэг шиг. За тэгээд дараагийнх нь бол бас л хадалаа боо ер нь маш их хуушаа гэнэ. Бараг хуушаар юм шүү. Хуурайш чинь гэхдээ энд бас нь болохоор сэвх толбыг багасгах гэсэн. Нэг юу штэ. Нөгөө амнда хийгээд хөөлхөнгүүд амнаас гаагаар төрөгдөг. Минтя. Тийм. Амны гаа. Тэгээ энэ нь болохоор яг энэ надад таалагддаг нэг 100 эдхэн юм. Тэгээд нөгөө нэг юм том амнда хийчихээр бүр гаагаар төргээд хэцүү байдаг болохоор юм дотроос нэм жижигхэн гарч ирдэг болохоор яг хэмжээнд гэсэн гоё болоод тэгээ авч явахад авсархан тий. Даруухан боронгийн сезаныгийн жишэлтэй зүгээр юм тань хэрэгтэйсэн жижигхэн. Тэгэл олчлоо. Авчлаа. Дараагийнх нь болохоор Maybelline concealer N05 гэдэг номерих дугаарыг тий хамгийн цайварнасан баха. Нэг л удаа төрхсөн ямар байсныг мартчихжээ. За дараагийнх нь бас л Maybelline-ийнх foundation авсан. Номер хэд гэж юм бэ? N10 юм байна. Тэг ингээд консилертэй авсан. Тэгээд авсан спонж манаас Чирнэлийн яга өнгөтэйсэн болохоор гоё хосолж байсан ч гэж хосолцсон. Тэг. Дараагийнх нь болохоор түрүүний уруул хүрээлэгчтэй адилхан брендийн Mediaгийн lip gloss. Энийг болохоор би өмнө нь бас авч хэрэгжилжсэн дуршлагтай 3-4 их хэрэгжилжсэн баха. Энэ өнгө нь PK01 ч лөө юу ч лээ за хараадахыг. Тийм байна. PK01 байсан байна. Тэгээ энэ өмнөх нь болохоор BE02 гэдэг дугаартай. Тэгээд илүү ягаан биш жоохон улбар дуу арьслаг өнгөтэй гэх юм уу. Тийм. Тэгээд юм жижигхэн саатай гоё удаан тогтдог, ялтгандаг. За тэгээд энэ барыг хамгийн сүүлийнх нь байх ийм цэнхэр туяатай гэх юм уу. Гэт төрхчгээр ийм цэнхэрээр тэмээдийн цэнхэр туяатай ийм ялтгандаг саа. Дараа нь ямар нэгэн мейкап турших үед хэрэг болж магадгүй гэж бодсон. Дээрэс нь тестрийг нь ашиглаад гарн дээрээ зурж үзсэн чинь нэрнгээсээ сайн гялтганж чадчихсан. Тэгээд авсан. Ийм жижигхэн савлгаад болохоор энэ тэнд тэ зөвхөн дээгээд аваа явчих болно. Тэгтээ өдөр тутамдаа нэг саа ашигладаггүй болохоор тэгэж авч явах хэрэгцээ гарахгүй ч юм уу да. Мэдгүй дээ. Тэгээд одоо тэрнүүднийхээ доор тэрхэж харуулж байна. Тэгтээ 100 болох юм чинь сакура дэлгэрэх юм чинь гэж бодож авсан болохоор маш аз жаргалтайгаар төрөж байна. Тийм ээ, ингэж гялтгандаг. За тэгээд drugstore-оос авсан бүтээгдэхүүнүүд маань ингээд дуусж байна. Одоо үргэлжлүүлээд супермаркетаас юу авсан бэ гэдгийг харуулъя. Энэ нь болохоор тийчтэй юу ганцхан юм байгаа. Энэ нь болохоор бондгоор, гонцгоор нэг юм боруудтай төмөс, чихэрлэг төмөс, болсон чихэрлэг төмөс. Миний байнга идэх дуртай зүйлсэн нэг. Тэг ингээд томоор нь авчаар надад ихтэд идэг. 2 өдөр идэх гэдэг. Тэгтээ нэг идсний дараа дахиад ингээд байн идэх чинь нэг хүсэл төрдгөө штэ идэх. Тийм болохоор ингээд дундуураа 3 хуваацнаар нь зардаг байхгүй баг хэсгээр нь. Тэгээ заримдаа ингээд дууссан байдаг болохоор ялцчгүй томоор нь авахаас өөр аргагүй болчиход байдаг аа.
Ингээд бичлэг маань өндөрлөж байна. Надтай хамт байсан та нарт баярлалаа. Чихэрлэг дөмсөөрөө зодуулаад бичлэгээ өндөрлөё. Баярлалаа. Баяртай. Баяртай.